За өдрийн мэндэ. Ерөөсөн сайхан өдрүүд үргэлжилж байна. Бид нэр нээлттэй Тэнгэрийн 20 жилээр явж л байгаа. Би гарч ирэх болгондоо ер нь нээлттэй Тэнгэр гэж ямар сайхан юм бэ гэж мэдэрдэг. Нээлттэй Тэнгэр бидний яг энэ цаг хугацаанд бидэнд өгөгдсөн учраас Бурханд үнэхээр талархдаг. Яг тэгвэл юмс маань их амархан явж байна. Би ингэж ажиглаж байгаа. Бидний сэтгэлгээ, бидний зүрх сэтгэл бидэрт ингээд гацчаад байсан юм суун айгүй амархан тайлагдаад яваад байгаа. Гэхдээ мэдээж төлөөс үлдэж байгаа. Бид нар зүрх сэтгэл маань хямардаг. Ямар нэг юм хараад ингээд зүрх маань ингээд шаналдаг. Тэр болгон дээр бид нар сунгагдж идэг. Тэр ажиллагаануудын дараа бид нар бүр босоод хүчтэй болоод босч ирж идэг. Махан биемэн ч гэсэн ядарсан, сулдсан үедээ тэнхэрсний дараа ямар гоё болдог вүлээ. Эмчилгээ хийсний дараа яаж өндийж босдог вүлээ. Булчингууд маань яг тэгж ажилд сурдагтай адилхан оюун санаанд маань үртэл тэр дасгалууд, тэр тэлэлтүүд бүгд явагдаж байгаа. Саяны оюун санааны сургалт хичээл үнэхээр гайхалтай байсан. Би яг барьж авсан нэг юм маань надад бүр одоо ч гэсэн илчлэлт нь үргэлжилж байгаа гэж бодож байгаа. Тэрний үг бол Христийн оюун бодол ерөөс юмыг зөв болгох юм байна. Энэ илчлэлт надад өшөө илүү тайлбарлагдаасаа гэж бодож байна. Бид нар юмсыг урд нь харахтаа махан биений болон төрлөх хүн, сүнслэг хүн гэдэг ингээд зааглаад өгөхлөөр тийштэй л гэдэг. Яг энэний цаана амьдралд өнөөдөр маань яг практик дээр яаж илрээд байгаа юм бэ гэдгийг бид нар мэддэггүйгээс болоод маш их олон хүмүүстэй зөрчилддөг байсан юм байна. Маш олон хүмүүсийг буруугаар хардаг байсан юм байна. Бид нар өөрсдөө ч мэдгүй махан биенийх нь бодол санаатай хүмүүсийн ангилалд орцсон явж исэн байлээ. Тийм учраас энэ сургалтын дараа бүр нэг юмыг бүр ингээд одоо хүн нүдний шил зүдэг хүн бол ингээд нүдний шилээ ингээд нэг арчсны дараа нэг гой тод хардаг штэ. Тэр цаашаа бүр гоё харагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр би эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ би заримтай ойлгоцож чаддаггүйсэн байхгүй. Тэр хүнийг ингээд буруутгаад байгаа биш. Би нэг тийм хүнтэй зөрчилтөөр буруутан одоо тэрсэлдээд идэх хүн биш л дээ. Тэгтэл ойлгоцож чаддаггүйсэн. Нэг бол тэр хүний зөв ч юм шиг би эсвэл буруу хандаад байгаа юм уу? Эсвэл би хитрхи Христ гэдэг ингээл те бүр ингээд байгаа юм уу? Чичирээд байгаа юм уу? Мэдээж бидний эргэн тойронд тавигдсан хүмүүстэйгээ би ойлголцоход айгүй хэцүү үеуд байсныг энэ сургалтын дараа би юу ойлгосон бэ? Тэр хүмүүсийг өөрөөр хардаг болчихсон. Нэрээ төрлөх хүнээс би юу хүлээх юм бэ? Тийм ээ? Би төрлөх хүнийг чи миний одоо жишээлбэл миний төрсөйгч байлаа гэж бодоход тэр хүн төрлөх хүн. Тэ би мэдээж би бурхны тухай ярьж өгсөн. Гэхдээ тэр хүн хүлээж аваагүй л байгаа байхгүй юу? Тэнгуут би зөндөө юм ярьсан юм чинь гэж бодоод харьцах гад байдаг. Одоо мэдгүй яадгийг зөрчил гарна шүү дээ тэр хооронд. Тэгээ би дараа нь 50 өргөсөн. За тийм ээ би зүгээр ярьсаг үзээ. Инээс хойших нь одоо бурхан өөрөө мэднэ үзгээд би өөрийгөө чөлөөлж байгаа. Тэгээд надад айгүй амар болж байгаа. Гэх мэтчлэнгээр бидний эргэн тойрны харилцаа айгүй тодорхой болж. Дараа нь би тэр хүнтэйгээ ярихад айгүй амар болцсон. Одоо нэрэл тийштэй. Тийм ээ? Тэр хүн хүлээж аваагүй байгаа гэдг нь хүлээж аваагүй төрлөх хүн ивэрэл гэсэн үг. Гэх мэтчлэн. За дараагийн нэг юм одоо тэр зөв болгоно гэдэг асуудал чинь одоо тэр хандлага тэр фокус чинь яаж яваад байгаа юм бэ гэхээр бид нар ер нь урд нь ингэдэг байсан юм байна. Нэг хүнтэй юм яриад тэнгуутаа чи ерөөсө буруу амар хурдан дүгнждэг. Одоо тэр хүний үзэл санаа нь буруу байж болно, үйлдэл нь буруу байж болно, буруу аргаар хийж болно, тийм ээ? Хандлага нь буруу байж болно. Тэр чинь айгүй олон юм байгаа шүү дээ тэр хүнд. Ерөөсөө л автомат бидний тарих. Жун гэл дүгнээд фильтр айгүй хурдан ажиллаад энэ хүн буруу. Ингээд дүгнждэг байсан юм байна. Тэр буруу сэтгэлгээ чи яаж ийм ихээр юмыг дандаа хүндрүүлчихдэг. Тэр шүүлт ард нь эргээд би өөрөө шүүгдэнэ гэдгийг ерөөсөө мэдэхгүйгээр л одоо бидний сэтгэлгээ тийш хурдан ажиллажсан байдаг байсан байна. Тэгээ би тэрийг олж харсан. Тэгээ одоо ч гэсэн тарих маань одоо ингээд нэг халсан хэврэл явж байгаа шүү дээ. Одоо ер нь бол өдрүүдэд чинь ингээд тэр нэг өдрөг хаалгах шиг ингээд юмс өрнөд юм бодох тусам нөгөө харьцуулт ялгаа энэ тэрийг харах тусам жун гэж халаал хэврэл явж байгаа. Гэхдээ би ариус найдаж байгаа. Ягаад гэвэл тэр ялгааг нь харуулж байгаа юм чинь миний энэ дотор юм явагдаж л байгаа юм байна. Одоо өөрчлөлт явж л байгаа байх гэж найдаж байгаа. Тийм учраас би айгу баяртай байна.
толгой халсан ч би айгу баяртай байгаа. Тий. Нөгөө ойлгохдохгүй зөндөө гардаг юм байлээ. Тэгээд ариус ус найдаж байгаа. Тэр биднийг ингээд нэг юмар оруулж байгаа бол тэр заавал бүр шинжилнэ, өөрчлөн би тэр бүр дараагийн төвшөнд юун дээр гаргаж тавихыг бид нар мэдэхгүй. Тийм учраас би та нартай үнэхээр уриалмаар байна. Энэ оюун санаа шинжил чинь хэсэгтээ явна. Биднэрт бүр нэлээд юм болно, челленж болно. Дараа нь би юу гэж хардаг болсон гэхээр одоо ингээд эхнээсээ гарч байгаа өөрчлөлөөр би тэр хүнийг буруутгах болж байгаа юм байна. Болох нь ингээд сэтгэлгээний хувьд ингээд өөрчлөгдсөн. Би тэр хүнийг нэрэл төрлөг хүн юм байна шүү дээ. Нэрэл энэ үнэхээр яг сүнслэг хүн юм байна. Тийм байна. Энэ хүн үнэхээр махан биеэрээ хандаад байгаа юм байна. Гэхдээ би энэ хүнийг буруутгаад, шүүгээд, дүгнээд ах нь миний ажил биш юм байна. Христ юу гэж харсан бэ гэхээр тэр олон хүмүүс дотор, тэр олон одоо тэр өөрлөнд буруутгаж байгаа хүмүүс дотор, махан биений хүмүүс дотор бүр бүх хүмүүсийн дунд тэр хэнийг ч буруутгааг байхгүй. Аимшигтай бүр ингээд тэр буруутгаагүй яаж буруутгахгүй чадсан байна гэдэг нь миний бүр сонирхлыг татаад эхэлж байгаа. Нэрээ тийштэй. За бид нар Есүсийн хооронд болий. Бидний ингээ эргэн тойронд нэг 100 хүн амьдарч ий тийм үү? Хүн болгоны эргэн тойронд ажил төрөл найз төгөд хамаатан гэдэг 100 хүн бай. За баг талаас идэгэн бид нар буруутгацсан байж байгаа. Дөө тэр мөн бол тэгдэг, энэ мөн бол ингэдэг шүүгээд те. Наач тэгдэг худлаа ярддаг. Тэр ингэдэг бүгдийг ингээд бүр бидний тарих тийм амар юу ятсан байгаа байхгүй. Махан биений ажил хийцэл явж байгаа байхгүй да. Тэгээ яг үндэ. Тийм учраас би айгүй гоё энэ сургалтын дараа нэрэл би тэр хүмүүсийг 50 орхисон. Өөрийгөө ч гэсэн амраас. Бурхны аврал واخгүй. Тийм биз. Бид нар яагаад тэр хүмүүсийг буруутгах юм бэ? Тэр хүмүүс чинь авралыг аваагүй байгаа хүмүүс. За зарим нь авсан. Христийг мэдсэн мөртлөө махан биенийхээрээ явж байгаа хүмүүс байгаа тэр дотор. Тийм бизтэй. Тэгтэл эцсийн бүлэг тэр чинь бүх зүйл бурхан дээр ирнэ штэ. Тийм бизтэй. Аполлих нь байна уу, Паулих нь байна уу? Тэ? Яаж ч явдаг байсан тэр хүмүүс чинь бурхан дээр ирнэ штэ. 50 амгалан бай. Бид нар бүр байлдаалдаг киноны нөгөө хар багасаа нэг кино үзэх хүүхд багтаал байлдаалдаг кино байнга үзсээр гад нэг юм манай талаа гэдэг ийм хоёр талдаа орсоор гад бүр сэтгэлгээ суудсан байгаа байхгүй юу те. Тэгээ бүр ингээл хүн харангууд л хичээ малахуу талаахуу. Яа одоо энэ сэтгэлгээнүүдийг одоо хаяа одоо автоматар гэл тайсан юм уу манайх юм уу гэдээ явсаар гад сүүлдээ бүр одоо бүр эргэн тойрны хүмүүсээ 50 байлгахгүй өөрөө бүр ядарсан заяа. Одоо энэ мэтлийг ийм одоо өөрсдөө ядраасны буруу сэтгэлгээний хандлагаас салцгаая. Тэгээ үнэхээр энэ сургалтыг нэрээ үнэхээр бурхан үнэхээр биднэрт төлөвлөж ингэж одоо яг энэ цаг үед гаргаж тавьсан нь үнэхээр баяртай байна. Үнэхээр тэрж хүлээж авч байна. Энд сургалтанд суусан бүх хүмүүст үнэхээр баярлалаа. Гэхдээ бид нар болоогүй шүү. Дахиад зөндөө юм явна өшөө, зөндөө явна. Галаар орно өшөө, зөндөө цэвэршүүлэгдэн. Христийн оюун бодол гэдэг чинь ийм юм байна гэдэг өшөө зөндөө юм илчлэлтүүд бидэрт ирэх бах. Би одоо дараагийн одоо ингээд 8 сарын сургалт гээд бид нар ингээд төлөвлөж байгаа шүү дээ. Нэрэ баяртай мэдээ тэрэлж маунтанд үргэлжлүүлээд хийхээр болсон шүү. За тэгээ удахгүй нарийн зарууд явна. Та хэд мэ бүгдээрээ нөгөө санхүүнүүдэд бэлдээрээ. Тэгээд үнцэнтэй юм үнцэнтэй төлбөр үнцэнтэй байлгахын тулд бид нар үнцийг бас төөх ёстой. Энэний төлөө бид нар өөрсдийнхөө хувь хувьдаа тэр үнцний төлөө бид нар одооноос хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө Джон Дэл пастор хэлдэг ч үнгүй юм гэж хулганы ахунд л байдгийг. Тийм учраас та нар төлбөр төлж сурах хэрэгтэй. Тэр төлбөр төлсөн юмд хүн үнцийн ачаал бүгдлөө зүр сэтгэлээ өгдөг. Төлбөр төлөөгүй үнгүй юм дандаа л үнгүй байдаг. Яагаад гэвэл тэр зүйлийн төлөө хүн өөрөө зүтгэхгүй учраас төлөөс нь гараагүй учраас за явахтэй гэж ингээл хайчдаг. Тийм учраас бид нар төлөх юмаа төлнө. Төлөх юмаа ч төлнө. Сургалтандаа суун, оюун бодлоо цэцэгцлэн, оюун бодол нэрэл яг бидрийг нэрээ хамаагүй аваад тавьчдээ билээ. Өөр нь те та нар өөрсдөө мэдэн шүү дээ. Энэ тархины хурд гэж нэр ямар амар одоо ялангуяа би жишээлбэл тоо бодох дуртай хүн бол зүгээрээс юм хідэн талаас нь хөлбөр бодлогож гаргаад ирсэн. Өө бүр өөрөө бүр зовоогоо хайж байгаа байхгүй юу. Одоо тайвширсан. Тэгээд юм өөрчлөгдөн би итгэж байна. Бидний мэдгээр биш шүү харин энэ өстой гоё. Өмнө нь бол би ингээд бодгоо тэгэх юм бол ингэх юм бол тэг чин те тэрний дараа гэдэг нэг юм ингээд төсөг мүсгэлийн ингээд бас төсөөлөхтэй бас айгуу толгоо штэ. Тэр чин ингээд нэг юм энэ чин ингэх юм бол тэг чин те тэнд очиндоо энэ одоо тэгэж
дими ажил хийхэ болсон байгаа. Бурхад найдсан. Тэгээ миний аргаар биш. Бурхан өөрийнхөө аргаар. Бурхан өөрийнхөө мөн чанарын дагуу тэр ажлаа хариултаа өгнө. Мөн чанарын дагуу бидрийг өөрчилнө. Мөн чанарын дагуу Христийн оюун бодлоор бид нар юмсыг хардаг болно. Тийм болохоор би одоо өмнө нь бол бид нар жишээлбэл бусад сүмүүд те нөгөө Швадар дүргээ хаб энтергээ үйл ажиллагаа юмнууд ингээ харахтаа ерөнхийдөө л ингээл шүүдэг ийм фильтртэй байсан юм лээ. Миний оюун бодол маань өөр ингээл за энэ буруу, энэ зөв, энэ ингээд бүсүүлдэ бүр ингээд ядаргаатай болцсон те бүр. Тэгээд нэг бодлоо энийг мэдсэн ингээд тайвширч ингээд өөрөө ирэхгүй баяр хөөр гоожод байгаа байхгүй надаас. Тэгээд та нар энэ баяр хөөрөөс бүр хангалттай аав. Чөлөөлөгдөх баяр хөөр чи ийм байхгүй амар гоё ингээд тайвширч байгаа байхгүй ёо тийштэй. Бид нар ямар амар чивчирдэг байсан юм бэ те? Ёо тексттэй. Ёстой гэдэг үг чинь айгүй эвгүй үг байлээ шүү. Ёстойнуудын араас дандаа л асуудал байгаа байхгүй те. Тексттэй ингэхтэй гэж ирэхээр болохоо байгаад ирж байгаа. За бүгдээрээ босцгоё. Бүгдээрээ магтъя. Өнөхөр баяр хөөртэйгээр Бурханд алдрыг өргөе. Тэр бол үнэхээр зохистой алдрыг авах зохистой нэг. Сая мөн үг ярьж хат бас Есүс Христийн дагалдагч нарыг бодож байлаа. Тэгээ Есүс Христ ерөөсөө тэднийг одоо үлдээж байгаадаа огтлож санаа зовоогүй маа. Ер нь бол их одоо бидний хүнд гаднаас арах юм бол их бүтлгүүцсэн шүү дээ бид нар чинь. Тэгээ өчигдөр яс бодож исэн. Христ нас барахад дагалдагч нараас хинэнч түүний биеийг оршуулганд бэлтгэхэд оролцоогүй. Яг бид нэг уншаад өнгөрчдөг болохоор биднэрт нэг юм бодогдохгүй байгаа. Гэхдээ бид нар хэрвээ тэр үйл явдал донд ороод та хэрвээ өөрийгөө тэр 11-ийн зав хин ч юудаас яхах хүсэхгүй штэ. 11-ийн нэг нь би байсан юмаа гэж бодвол таньгүйгээр тэр хийгдсэн байхгүй юу? Энэ бол нэг тийм сайхан мэдрэмж бол надад байгаагүй. Ямар амар юм бэ? Тэд нар магадгүй нэг өрөөнд суугаад одоо эзний би яана одоо тэр загалмай дээрээс хэн буулгаж байгаа бол тэр модон дээрээс яаж байгаа бол гэсэн ч тэд нар ерөөсөө оролцож чадаагүй. Маш их айсан байсан. Маш их айсан байсан. Бид нар тэдний яаж айж ясныг төсөөлөхгүй. Яг төсөөлөх гээд үзье л та. Тэд нар ерөөсөө цоочтой өрөөнөөсөө гарч чадахгүйсэн. Тэгэхээр штэ Есүс штэ тэднэрт ерөөсөө санаа зовоог байхгүй. За тэ миний үлдээж байгаа амьтдын цариг энэ одоо яана. Есүс гомдоочгүй. Пүүх нөө амьд байхад минь зүгээр цээж мэж минь нададаас явах ч бүр угсан би минь хаяа цугтаад юм да тэр гэж тэр ерөөсөө гомдоогүй. Гэтэ тэр хүн байсан байхгүй юу? Тэгэхээр тэр одоо үнэхээр хинтээ яаж харьцах вэ? Яаж итгэх вэ? Яаж итгэлцэх вэ? Бас хүн ер нь яг яадаг юм бэ гэдгийг мэддэг байсан учраас тэр туйлын тайван байсан маа. Тэр тайван байдлаа хадгалдаг байсан маа. Тэгээ бид нар сая сонслоо шүү дээ. Хэрэг бид нар нэрээ өөрийнхөө хэн гэдгийг таньж эхлүүл, бусдыг таньж эхлүүл нэрээ цугалтаад байх юм юу байна? Хүн болгоо надтай адилхан биш байх ч ёсгүй угаасаа. Би хүнээс өөрөөсөө шаарддаг юм нэхэд иж болохгүй. Есүс Христ тэднэрт хэлэх ёстой юм а бүгдийг хэлсэн. Есүс зүгээр хэлээд байгаагүй. Тэр заасан, сургасан, одоо зааж болох бүхий хэлбэрээр тэдэнд одоо сургалтыг хийсэн. Практиктэй. Одоо ерөөс. Дахин амьлалт бол хүн дахин амьлууллаа. Одоо эдгэрэл мэдрэл тэгэл бүх зүйлийг одоо тэр заасан. Тэр өөрийнхөө хийж чадах бүх зүйлийг хийж явахдаа ариун сүнс бүгдийг хийх болно өргөжлүүлээд идийг мэдээд гисэн. Тэгэхээр Бурхан бидний хүч чадалд найдаггүй. Харин тэр биднийг хэн хүчээр хэрэгжүүлэхийн тулд бидний дотор амьдраад байгаа вэ гэдгийг мэддэг. Яг л тэр өөрийнх нь сүнс шүү дээ бид нар руу явуулсан. Тэгэхээр зэрэг бидний оюун санаа одоо энэ бүхнийг ялгаж салгаад яг ийм учиртай юм байна гэд ирэхээр тэртээ дөрөв бид нар даруулсан. Заавал намайг даруулсахын тулд нэг аймаар үйл явдал болоод би өдөг шороодоол ингэж байх хэрэггүй. Бид нар зүгээр жоохон бодоод эхлэх юм бол энэ бүхэн ойлгогдож эхэлнэ. Тэгэхээр биднэрт Бурхан илчлэлтэй өгнө. Илчлэлт гэж юу вэ гэхээр
одоо энэ мессеж баярлыг орчуулсан пастор хэлсэн байлээ. Илчлэлт гэдэг бол хүн хизээч өөрийнхөө төрлөх ухаанаар ойлгож чадахгүй зүйлийг ойлгохыг хэлнэ гэдэг аахгүй юу? Илчлэлт гэдэг бол хүн өөрөө ерөөс ойлгохгүй. Хүний төрлөх бодолч байна уу, шашинлаг бодолч байна уу? Аль нь ч ойлгож чадахгүй одоо энэ номыг жишээлбэл. Гэтэл ингээ уншчаад ойлгоцлоо гэж бодъё. Энд чинь бидэнд илчлэлт болчихж байгаа байхгүй юу? Тэрийг хэн ойлгуулсан юм? Ариун сүнс надад ойлгуулж байна гэдэг чинь бидэнд аль хэзээний Христийн оюун ухаан бий болж байна гэсэн үг байна. Ойлгоно гэдэг чинь тархинд ямар нэгэн хүлээж авдаг, ойлгодог юм аль хэдийн суугдсан биш. Түүнээс бид нар одоо Христийн оюун ухаантай болох гээд байгаа юм биш. Маргааш нэг өдрөөс эхлээд бид нар өнөөдрийг хүртэл ойлгосоор ирсэн гэдэг чинь түүнд гүн хүндэтгэл байг. Өнөөдрийг хүртэл ойлгосоор байлаа гэдэг чинь Христийн оюун ухааныг тэр суулгасаар л байсан байгаа. Эсбүгээс бид нар ойлгохгүй шүү дээ. Угаасаа л тийм учраас Иесус Христ тэр дагалдагч нарынхаа хідэн маханбийн бодолтой байсан, хідэн төрлөх бодолтой байсан. Ерөөсөө тэр ядраагүй, ерөөсөө тэр сэтгэлээр унаагүй, ерөөсөө гитсментх залбирал бол тэдний төлөө байгаагүй. Тэр өдгөө Иесус одоо 3 дагалдагчаа одоо тэр хөлсөн цус болоод тусалж исэн тэр залбирлаа хар гэж хэлсэн ш. Хар. Та нар сэрүүн байгаад хар. Та нар маш аимшигтай бөгөөд дахиж хизээч давтагдашгүй тийм одоо гүн ярилцлага, тийм гүн одоо тэнгэр газрын хоорондох ажиллагааны гэрчин болох гэдэг нь та нар хар гэсэн чинь урамтад өгсөн шүү дээ. Яагаад гэвэл маш их гонигтай байсан гэдэг Библи. Гэсэн чи Иесус болио лайлаа би эдний төлөө хөлсөө бүр цус мус болчихсон нэ тийхгүй тэгээгүй. Тэгэхээр Христэд яхахгүй өөр оюун ухаан байсан байна. Тэгэхээр бид нар тэрийг өмсөж байгаа. Та өмсөж байгаа гэдэгтээ итгэх ёстой. Хэрэг та эндээс яригдж байгаа зүйлс танд ойлгогдож байгаа бол та ямар нэг хэмжээнд аль үжийн станц суулгагдсан байна л гэсэн. Хүлээж авч штэ хүн. Тас ойлгохгүй биш. Гэхдээ бид нар нэг зүйлийг анхаарах ёстой нь юу вэ гэхээр хүний махан биеийн дагуух бодол санаа гэдэг бол төрлөх бодол санаанаас ч илүү аюултай байдаг. Яг түгжигдсэн байдаг аахгүй юу? Ингээд бүр хайрцаглагдсан. Тэгээ ерөөс ингээд тавьж өгдөггүй. Бүр ерөөс төрлөх хүн бол илүү өөж. Төрлөх хүн бол бурхан нэгүслээр ороход төрлөх хүн одоо тавьж өгдөг өөрийгөө. Махан биеийн дагуух бодол санаа бол ийм л ахста би имэрэл байна. Тэгэл яг тийм бодол санаа Христийг цовдлсон байгаа байхгүй юу? Алий Барабыг суллах юм уу? Христийг сул. Юу Христийг цовдол 50000 хүн хоол идэ цадчихсэн. Тэр олон эдгэрсэн хүмүүс мэдхгүй. Тэгэхээр зэрэг махан биеийн бодол санаа гэдэг бол шашинлаг бодол санаа мөн угаагдсан бодол санаа мөн юу ч бодож чадхаа байсан. Бүр сэтгэхээ байсан. Тийм аймар. Тийм болохоор бид махан биеийн бодол санааг өөгшөж юусоо болохгүй бид нар махан биеийн бодол санааны бас нэг аймар юм юу гэхээр Библийг ерөн сүнслэг зүйлийг дандаа өөрөөрөө тайлбарлана. Тэр өстө үнэхээр аймар. Зүгээр л ингээд уншижсэн. За ингэсэн үг юм байна. Бас мөөнийг хэлдэг шиг тархин айгүй хурдтай. За ингэсэн үг юм байна. Тийм юм байна. Тэг бүр тийм одоо хошин шог шиг яриа байдаг ч тий. Би өнөөдөр би яг юу хийх вэ? Та надад хэлж өгөөч гэж Библиэстэй ингээл нэгэл ингэсэн чинь Юдас өөрийгөө дүүжилсэн хэсэг таардаг штэ. Тэгэхээр махан биеийн бодол санаа энийг ойлгохгүй байхгүй юу? Айгүй бол яваад өөрийгөө дүүжлээ шүү нэрээ. Айгүй аюултай. Махан биеийн бодол санаа бол миний бодоход бол энэ чинь аль үжээ ялангуяа өмнөд Солонгост бүх гайхамшигтай тарьцсан. Одоо манайх руу ороод ирсэн шүү дээ. Ээж сүм мөн энэ бүгд юу юм? Хүн зүгээр л өөрийнхөө тайлбарлаж шин илчлэлтүүдийг. Эсвэл өөрт нь ирээгүй зүйл тамаас ирж байгаа илчлэлтийг зүгээр ариун сүнснээс гэж ойлгол. Тэгэл одоо Есүс Христ ирчихсэн байгаа 144,000 хүн аварна гэж ингээд солиорой. Энэ хүнд орвол та бараг итгэдэг хүнтэй яриа сууж ивэл тэр хүн авна шүү. Есүс Христийг хүлээж авна шүү. Айгу амархан байна. Зүрх сэтгэл нь илүү нээлттэй байна. Тэгэхээр махан биеийн бодол санаа бол биднийг зүгээр шоронд хордог. Биднийг хинч болгодог. Биднийг яг нөгөө юу болгодог. Бүр ингээд бүр ингээд одоо тийм Чингис Айтматын зохиол идэг шүү дээ. Ингээд арсаар толгойг нь боогоод тэр үс нь ингээд ургаад арсандаа тэгэлдээ дотгошоо тархиа нэвтэлж ургангуудаа
бүр юу ч бодож чадахгүй. Тэгэл ерөөсө хөө юу гэж хэлнэ. Одоо зомби маягийн юм болж байгаа байхгүй юу? Түүнээс махан биеийн бодол санаа бол айгүй сэжгийн, үнэхээр аймаар, маш заваан, хажууд нь байхад үнэхээр хэцүү. Гэхдээ бидний эзэн Есүс Христ хинээс нь ч цутаагаагүй, хинээс нь ч айгаагүй, хинтээ ч хамгийн гол нь яриад яваад гэсэн байна. Хин ч намайг бүр үнэхээр заримдаа бачууруулдаг байхгүй. Яагаад ийм байж болдгүй юм бэ? Яагаад бид нар яагаад тань шиг байж болдгүй? Яагаад бид нар савл хийвэл зогтох хандлагатай байдгийг түүхтэй те тайлбарлах ядаргаа. Есүс нэг ч удаа тэр ядаргаатай байна гэж хэлж байгаагүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт яхахгүй Христийн оюун ухаан хэрэгтэй. Бид нар Коринт намаас энгийн юм шиг одоо өдөр тутмын ялангуяа гэрлэлт одоо те босод өдөр тутмын Паул үргэлжсэн маш бүр өдөр болгон дэлгүүр хэсэгтэй ч гэсэн гэж хэлсэн байгаа шүү. Бас одоо хэдүүлээ тэрэн лөө очно л да. Тэр өдөр тутмын айгуу тийм энгийн амьдрал дээр Христийн оюун ухаан яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг Паул зүгээр Коринтчуудад өгж байгаа зөвлөгөөнөөс бид нар сонссон байгаа. За тэгээ та нар хэрэг өргөжлүүлж уншсан бол хоол идэхдээ яах ёстой юм? Яах ёстой ч гэх нь хайшиж юм те. Ямар хандлагаар идэх ёстой. Паулын хэлээд байгаа Христийн оюун ухааны үндэс нь юундаа байна гэхээр энэ зүрхнээсээ байх ёстой гэж байгаа байхгүй мэдгээс биш. Зүрхнээс. Зүгээр сүм дээр заагаад өгсөн учраас биш байхгүй юу? Зүрх чинь юу гэж хэлээд байгаа юм. Одоо тэгэл тэрнээс үдэл бөө хэрүүл болдог тийм ээ. Зарим нь хоолныхаа өмнө бурхан минь танд үнэхээр талархлаа гэж хоолоо иддэг. Бид нар би бол тэгдэггүй зүгээр тэртээ тэргүй би мэддэг. Тэгтээ бид нар хоолны өмнө тийм хэрүүл хийгээд баймаар байна те. Тэгтээ тэргүй бурхан наад хоолой чи ерөөсөн. Тэгэхээр чи зүгээр ид гэж болохгүй. Нөгөө хүн гэхдээ чи залбираад идгээд хэлээд хэрэлдээд гэж болохгүй. Бүх юм чинь зүрхнээсээ байвал бурханы өмнө зөв юм аа. Итгэлээрээ байвал бурханы өмнө зөв юм аа. Хин нэгэн хүн хий гэсэн учраас, хин нэгэн хүн заавал тэгээрээ тэгвэл өрөөгдөн шүү гэсэн учраас биш. Зүрхэндээ чи яг юу гэж итгээд байгаа юм? Яавал зөв гэж чи бодоод байгаа юм? Тэ? Тэгэхээр хоол идэхдээ, хоорондоо харилцахдаа, за тэгэл бүр яваад эзний зоог. Тэгээ өнөөдөр би тэр бүгдийг алгасж байгаа. Хамгийн чухал зүйл дээр би ирж байгаа. Тэр нь болохоор 1-р Коринтын 15. Бэлэг авьяас хүртэл гарч ирж байгаа. Би та нарыг уншаасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл энэ бүх зүйл зүрхнээсээ байх ёстой, хайраар хийгдэх ёстой. Бүгд 15 дугаар бүлгээс би ярих гэж бодсон байна. Яагаад гэвэл энд нөгөө Христийн оюун ухаан маань үнэхээр өндөр авч байгаа. Бүр одоо хүний Христийн оюун ухаан бол хүний амьдралыг ч зөв болгож байгаа. Тэгсэн мөртлөө дээрээс нь маш өндөрлөг зүйлсийг бидэн лөө буулгаж ирж байгаа. Эсвэл биднийг маш өндөрлөг зүйлсүүд рүү аваачиж байгаа гэхүү дээ. Тэгэхээр 15 дугаар бүлэг дээр гарч ирж байгаа зүйл бол Христийн оюун ухаан, Христийн сэтгэлгээний бүр одоо үндсэн агуулмж гэж би бодож байгаа. Сэтгэлгээний агуулмж. Яг биднэрт бурхан тэгээд үнэхээр инэрэнгүү. Биднэрт энэ мэд асуудлууд маш хэрэгтэй гэдгийг тэр мэддэг. Хэрвээ бид нар гэрлэлтээ одоо менежлж авч чадахгүй бол ганц би амьдралаа бид нар менежлээд зөв зохистой аваа явж чадахгүй бол итгэдэггүй ахын дүүсийнхаа дунд бид нар зохистой байж чадахгүй юм бол биднэрт 15 дугаар бүлэг дээр байгаа зүйлс орж ирэхгүй. Тийм учраас хамгийн энгийн багахан зүйлдэж Христийн оюун ухаан хэрэгтэй. Библиэлд юу хэлсэн бэ гэхээр Христийн оюун ухаан чиний амьдралын бүх жижиг сажиг деталь руу ч орж ирэх ёстой гэж хэлсэн маа. Ерөөсөн. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө амьдралд за энэ ч одоо бурханд арай жижигднэ гэсэн юм байхгүй. Та хэлмээр байвал хэлж болно. Та энэ учрыг олоход минь надад туслаач. Яг л бурхан хэзээ чи ямар тэнэг юм бэ гэдэг ийм том бурханаас ийм ягч юм асуугаад гэж хэлэхгүй. Тэр зүгээр өгөөмрөөр өгнө гэсэн ухааныг. Гэхдээ тэр бүхнийг алгасаад би 15 руу орё гэж бодож байгаа. 1-р Коринт бүлгийн 15. За, ах トゥ нараа та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг аваад түүн дотроо зогссон. Хэрэг миний тунхагласан үгийг та нар баримтлал дэмий хоосон итгээгүй л бол та нар түүгээрээ ч мөн аврагдсан.
Үндсэндээ бол Паул ингэж хэлсэн ба. Та нар миний тунх гэсэн үгийг хүлээж авсан. Дими хоосон итгээгүй бүр амар итгэсэн гэж байгаа. Та нар бүр тэгээд аврагдсан гэж байгаа. Учир нь би хүлээн авсан дараах зүйлсээ та нарт дамжуулсан. Энэ бол их чухал гээд 3 зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээр, судрын дагуу Христ бидний гим нүглийн төлөө өгсөн. Тэгээд оршуулгдсан. Тэгээд яг бичээст бичигдсэний дагуу 3 дахь өдрөө амьлуулагдсан. Сайн мэдээний үндсэн амин сүнс нь энд байгаа. Хүний гим нүглийн төлөө Есүс Христ ирсэн. Тэр төлөөсийг төлөөд өгсөн. Өгөхдөө бүр жинкнээсээ өгсөн. Бүр тэр муужраагүй одоо хүртэл муужралын онол гэж байдаг Христийн үхлийн талаар. Муужраагүй тэр гүн комд ороогүй тэр яг хүн би антомын хувьд яаж өгдгөө яг тэр үхлээр өгсөн. Энэнд итгэх нь бас их чухал. Та нар бодож магадгүй л тийшээ өгсөн шүү дээ. Одоо юуг нь давтаад идэм гэж. Үгүй тэр өгсөн гэдэгт нь бид нар итгэх ёстой. Тэгвэл бид нар дахин амьсан гэдэгт нь яг тэр ирчээрээ итгэнэ. Яг л өнөөдөр ч гэсэн Христийг үхээгүй тэр муужирсан, тэр зүгтсэн түүний үхлийн талаар зөндөө олон онолууд би нэгэн цагт бид нар алинд нь хууртагдаж болохгүй. 3 дахь өдөртөө тэр дахин амьлуулаг бүр оршуулгдсан. Бүр. Үүний дараа тэрээр Кефт Петерт те дараа нь өнөөх 12-т үзэгдэв. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэгэн мөчөд үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Аргагүй ч Паулийн үед байсан шүү дээ тэд нар. Харин зарим нь нойрсчээ. Та нар Паулийн хэллэгийг сурах хэрэгтэй бид нар. Зарим нь нойрсчээ гэж байна. Зарим нь үхсэн. Тэр гээгүй. Тэр Паул үхлийг өөрөөр хардаг байсан. Үхлийг өөрөөр хардаг байсан. Энд чинь Паулийн сэтгэлгээ биш. Паулд өгөгдсөн Христийн оюун ухаан байхгүй юу? Нойрсчээ. Дараа нь тэр Яаковд тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дотоод үрсэн мэд надад ч тэр бас үзэгдсэн билээ. Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй юм. Харин Бурхны нэгүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нэгүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлсөн. Гэхдээ Англи Библиэлд гэхдээ Бурхан надад хий гэж ажлын ч өгсөн, гүйцэтгэх гэж хүчийн ч өгсөн. Тэгэхээр би нэр их хөдөлмөрлсөн гэж үнэн үү гэвэл үнэн, факт. Гэхдээ хүчийн өгөөг бол би хөдөлмөрлөж чадахгүй байсан. Ажил нь өгдөөг бол би хийж чадахгүй байсан. Паул ямар юм одоо Христийн оюун ухаан гэдэг чинь одоо яг мэдээд штэ би яг яаж энэ бүх би яг хэн бэ? Хэн байсныг хэн орж ирээд хэн болгож байна? Ямар ажил өгдөөд ямар хүчээр би тэрнийг хийсэн? Маш тодорхой байгаа байхгүй юу? Иймд би эсвэл тэд байсан хэсэг нь хамаагүй. Бид тийхүү тунхаглаж та нар түнчлэн итгэсэн билээ. Хэрв Христ үхэхстээс амьлуулагдсан гэж тунхаглагдсан бол та нарын дотор зарим хүн үхэхстийн амьд байхгүй гэж юунд ярина вэ? Энэ бол Коринтын дотор болж исэн маш том сүнсний асуудал байгаа. Түрүүн бид нар бол одоо бүр бараг л одоо тий бүдүүн баарг асуудлуудын талаар бичсэн загтал дээрээс нь харсан шүү дээ. Тий харин зүгээр тийм өдөр тутмын асуудлаас гадна Коринтчуудын сүнсийг буснуулж исэн маш том асуудал юу байсан бэ гэхээр дахин амьд гэж одоо байхгүй гэж хэлж ирсэн. Дахин амьд гэж байхгүй. Зарим нь бүр Христ дахин амьсан тэгэл болсон дуусаа дахиж хинч амьлахгүй гэж ярьсан. Тэгэхээр Паул энэ дээр бол бүр үнэхээр далайцтай орж ирж байгаа. Өөрөөр хэлсэн ш Христ үгсэн үү? Үгсэн үнэн. Оршуулгдсан үнэн. Дахин амьлуулагдсан уу? Үнэн. Одоо би та нарт тэгвэл яагаад дахин амьлуулагдсныг хэлж өгье. Яагаад гэвэл та нарын дотор аль хизээний худал хуурмаг сургаал хүч авсан байна. Та нар амьлалтын эсрэг онолыг өөрсдийнхөө дунд тархааж байна гэж хэлсэн ба. Хэрв үхэхстийн амьлалт байхгүй бол Христ ч дахин амьлуулагдаагүй гэсэн үг. Хэрв Христ амьлуулагдаагүй юм бол бидний тунхаглал хоосон та нарын итгэлч хоосон болох юм аа. Англи Библиэлд хэрв Христ дахин амьлаагүй бол бидний итгэл нэг жоохон л явна. Тэгээл дуусна гэж байгаа. Хизээч ингэж 2000 жилийг туулж бид нар дээр ирэхгүй. Зүгээр нэг хэсэг хүмүүсийг өдөөж те ингэж явж байгаа л тэгэл
утаас замхраал дуусна. Айгу богино настай. Харин Христ дахин амьдсан гэдэг нь өөрөө энэ сайн мэдээний одоо 2000 гаруй жилийн турш явах хүчин гэсэн мөн. Дахин амьдтана. Тэгэхээр өнөөдөр Христээр авгасан бүх сүм чуулган би гаж урсгалуудыг яриаггүй. Бүх сүм чуулган Христийн үхэлд итгээд оршуулгацсанд нь итгээд тэрнээс ч илүү дахин амьдлтанд нь итгэж чадахгүй байгаа учраас үргэлж дорой байна. Үргэлж буруутгал дотор байна. Үргэлж ядуу байна. Үргэлж одоо басамжлуулж байна. Үргэлж одоо нэг юм харц доогуур байна. Баги сая үндэснийхээ төлөө залбирал суучаад ирсэн гэдэг өчигдөр ороо ярьсан. Тэгээд энэ үнэхээр нэрээ одоо нөгөө инээдмийн эмгэнэлт жүжиг шиг юм. Манай үндэстэн мөхч, манай үндэстэн сүнж, хэдэн хувь мэдрэл муутай болсон байна. Ийм дарган тэгсэн байна, тэнд завхаарсан байна, тэрийг идсэн байна. Бурхан тэр бүгдийг харахгүй байгаа юм шиг. Сайн мэдээ ерөөсөө байхгүй. Зүгээр л өөрсдийнхөө нүдээр харж эсвэл яадаг энд тэндээс соглуулсан бүхий л бузар муу мэдээнүүдээрээ бурхны одоо сентийн өмнө очиод орилж байна шүү дээ. Бурхан биднийг тэг гээгүй ерөөсөн. Бид нар түүний ажлыг тунхаглахын тулд энэ газар амьдардаг. Түүний ажлыг зарлж иж тэр ажил энэ газар баталгаажна. Түүнээс энд байгаа болохгүй байгаа бүх зүйлийг бид нар хамж аваад залбирал хийдэг өдрөө аваачаа цуглуулаа. Дээшээ цацаад байх юм бол тэр чинь улам дэвэр нь яг л хаврын салхинд ассан төмөр шиг. Салхи яаж хөөрөгддөг вэ салхи тэр галыг тийм биз дээ. Тэгээ агаар мандал руу уур амьсгал руу хүүхдүүдийн тэдэн хувь нь хулгаалагдсан, тэдэн хувь нь хүчин дүүсэн, тэдэн хувь нь алсан, аав нь хүчинцэн, ээж нь ингэсэн хинт хэрэгтэй юм бэ ийм мэдээ. Бурханд энэ сонин уу? Тэр тэр ийм аймаар олон гэдгийг мэдсэн учраас хүүгээ аль хэдийн илгээсэн байгаа үсттэй. Тэгээд биднийг зөвхөн ам болооч гэдэг дуудсан байгаа үсттэй. Бид нар энийг агаар мандалттай гал хуурай гал шиг ингэж өрдөж ингэж одоо бүр сатаныг өргөмжлөх хэрэг юу байна? Тэрийг өргөмж тэр баярлж тийм ээ би энэ бүхнийг хийсэн яг үнэн. Бүгд сүгдэж байна. Бурхныг хүч чадалгүй тооцож байна. Хэдийгээр баярлах хугацаанд богинохон ч гэсэн тэр тасвар богино хугацаанд ч болов баярлаад авъя, таашаал авъя гэж бодож штэ. Бид нар тэрийг тэгж яах ер нь ямар бид нар тийм ирэх байна уу ер нь? Бид нар тэгэх ёсгүй байхгүй юу? Тийм учраас дахин амьд үнээр чухал үхлийг ялцсан ялалт байхгүй байгаа учраас ийм үхэл дотроо байгаад байгаа байхгүй бүр үхэл дотроо булшин дотроо байгаад байна. Тэгээд оршуулга яг яаж хийх вэ гэдэг дээр санаа тавиад байна. Гэтэл Есүсийг үхэхэд оршуулгын үйл ажиллагаач хэрэггүй байсан. Гэсэн ч Бурхан хийхийг зөвшөөрсөн. Тэгээд тэр дахин амьдсан юм аа. Никодемийн авчирсан 100 литр үнэт түрхэц хэрэггүй болсон, шатсан. Түрхсэн ч гэсэн тэр бүгдийг тэр нэвтлээд дахин амьдсан. Хэрвээ бид нар зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол ямар өрөвдөлтэй бид хамгийн өрөвдөлтэй хүмүүс байх байсан. 17 харъя. Хэрв Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй гэж бүр. Та нар ч нүгэл дотроо байсаар байна гэж штэ. Тэгвэл Христ дотор нойрсогсогдож мөгсөн болно. Хэрэг бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй болно. Харин чухамдаа Христ үхэгсдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдоос дахин амьсан анхны үр жимс юм аа. Учир нь үхэл нэг л хүнээр ирсэн. Үхэгсдийн амьлалт ч мөн нэг л хүнээр ирсэн. Адам дотор бүгд үхсэн бол Христ дотор бүгд амьлуулагдах юм аа. Харин тус бүр өөрийн дараалалтай. Эхлээд Христ дахин амьлах ёстой. Дараа нь Христийн хүмүүс түүнийг ирэхэд амьлуулагдана. Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингү болгоод Бурхан ба эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Ямар төгсгөл вэ гэхээр гин нүгэлт үеийн төгсгөл ирнэ. Гим нүгэлт үе чинь төгсөн штэ. Мөнх ерөөсө биш шүү манайхаа. Тийм учраас бид нар нэг тийм амар өхөн хатаал гим нүгэлт үеийг судалж шинжилээд тэрүүгээр ном зохиол бичих шаардлагагүй. Энэ чинь хугацаатай цаг нь дуусна. Тэгэл дуусчихна. Ганцхан бид нарын хийх ажил хоосон болчихгүй дээ.
За тэгээд учир нь тэр бүх дайснуудаа өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн. Учир нь тэр бүх юмсыг түүний хөл дор иргэшээлд оруулав. Харин тэр бүгд иргэшээлд орсон гэж айлдах үед бүхнийг түүний иргэшээл дор тавигч ангид байсан нь мэдээж. Бүх юмс өөрийнх нь иргэшээлд орох үед өөрт нь бүх юмсыг захируулагч нэгний захиргаанд хүү өөрөө ч мөн орох болно. Энэ нь бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм аа. За алгаснаа. 30. Яагаад бид цаг үргэж аюул дотор байна вэ? Паул өөрийгөө ярьж байгаа. Би өдөр бүр үхэлтэй нүур тулдаг. Бидний эзэн Есүс Христ дотор өдөр бүр үхэлтэй тулдаг гэдгийг би та нарт батлан хэлж байна. Хэрэг би хүний ёсоор Эфест зэрлэг аратнуудтай тэмцэлсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэг үхэхсэд амжуулагдахгүй юм бол маргааш үхэх учраас цөмөрөө одоо идэж уугаал дуусыг гин. Бүүм эхлэгдээ. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг. Та нар ямар байх ёстой шиг эрүүл ухаантай бай. Нүгэл үлдэхэ бол. Учир нь заримд нь бурхны тухай мэдлэг байхгүй байна. Би та нарыг ичээх гэж үнийг хэлж байна. 15 дугаар бүлэг бүхлээрээ эцсийн цаг Христийн ирэлт дахин амьлуулалтыг багтаасан ба. Энэ Христийн оюун ухааны маш том хэсэг. Хэрэг бид нар Христ удахгүй ирнэ гэж мэдэхгүй амьдардаг бол бид нар үнэхээр мунхаг байх болно. Хэлж штеп. Хараа Паул түүний үхлээс оршуулгаас дахин амьлтаас ахуулаад энэ бүх одоо хүн илчлэлтүүд рүүгээ орж байгаа охин ямар хэрэгтэй энэ дахин амьлалт юуг хилээд байгаа юм. Дахин амьлалт бол бидний сэтгэлгээний үндсэн хэсэг байх ёстой байгаа байхгүй юу? Яг л бурхны хувьд бүгд амьд байдаг. Хэдүүлээ юу яа энэ өөрөө үнэхээр одоо маш том яриа учраас би яг хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байгаа. Ингээ цөмөрөө ингэж хөө энийг түр орхиод 14 рүү очиход та 1-р Коринт 14 биш шүү. За бүр урагшаа юм. Тохоо. И таныг самуур болохгүй байхтай ядаад байгаа байхгүй юу? Байж гараа. 29-31 За, олцсон. Энд байгаа. Ах トゥ нараа энэ хэд шүү манайхаа 7-гийн 29 шүү. Эндээс эхлээд би ярьсан илүү оновчтой болсон шиг байна. 7-гийн 29 энэ ч нөгөө бид нар ярьжсэн шүү дээ. Гэрэлсэн байх уу, яасан дээр. За гэрэлсэн бол гэрэлтэнтэй үлд, гэрлээг бол гэрлээгүй бай. Яаж аврагдсан? Яг тэр нөхцөл байдал дундаа бурхан талархаад өсгсөн. За тэгвэл 29-с эхлэе. Ах トゥ нараа үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино байна. Би англи библиэс ярмаар байна. Энд ингэж хэлсэн ба. Паул 29-с 31 дээр миний гол санаа бол одоо би түрүүч бүтэн сайд дээр ярьжсэн хэлээ л да. Би зүгээр л юу хэлэх гээд байна гэхээр чи гэрлвэл тэргүй хангалттай стресстэй энэ цагт илүү стресстэй хэрэг байна уу даа л гээд байна гэсэн. Гэтэ гэрэлсэн бол гэрэлтэн дотроо бай гэсэн. Би аль болохоор та нарыг гамнаад байна шүү дээ гэсэн ба. Цааш нь үргэлжлүүлээд 29-с миний оос хэлэх гээд байгаа санаа бол Паул хэлж байна. Цаг хугацаа тун баг үлджээ. Дими үрж байх цаг зав алга. Тэгэхээр өөрсдийнхөө амьдралыг хэрэггүй зүйлсээр хүндрүүлэх хэрэггүй. Гэрлэлтч бай, баяр хөөрч бай, уу гашууч бай, бүгдийг аль болох хамгийн энгийн ойлгомжтой амархан хөнгөн байлга. Бид нэр Христийн оюун ухааныг ярьж байгаа шүү дээ. Хөнгөн байлга.
бүр хамгийн наад захын өдөр тутмын байн хийдэг зүйлс тухайлбал дэлгүүр хийсэх, юмс худалдан авахтаач энгийн бай. Энэ дэлхий тэртээ тэргүй илэгдэж хорогдсоор дуусж байгааг та нар харж байгаа. 2000 жилийн өмнө шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө энэ дэлхийн одоо гэмт үеийн цаг нь дуусж байгаа бөгөөд илэгдээд барагдаад хорогдож байгаа гэдгийг бүр мэдээд байгаа байхгүй Паул. Одоо бид нар ч гэсэндээ одоо байнга сонсч өстэй одоо нөөц нь усных нь нөөц дуусж байгаа юм азууны давхаргын тоорцсон тэгэхээр болж байгаа юм байхгүй тийм ерөөс ингээл одоо хүмүүс яаж ийнэ гэхээр одоо хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь болохоор зэрэг тийм ээ өөр гариг дээр одоо яагаад тийм мань митиг бол авч явахгүй шүү заа бид нар бол тэр гариг хоорондын хөлөг онгоцны зардал мардлыг бол дийлэхгүй шүү манайха. Хамгийн ухаантай, тий хамгийн одоо IQ, EQ, ямар QQ сайтай хүмүүсийн л авч явах байх. Тэд нар тэгээ төлөвлөж байгаа. Одоо бол тэрийгэ зухуулгаад эхэлсэн. Ер нь бол судлаад байгаа. Ер нь бол хүчил төрөлтөнд байгаа. Тэд нар нэг л юм мэдэхгүй байна. Бурхан амьдрал гэж нэг л гаригийг хүн төрлөختөнд өгсөн. Ямар ч хар гаригийн талаар тэр бидэнд хэлээгүй. Хэрэг байсан бол тэр хэлэх л байсан. Бурхан бол шударга. Тэр хизээч хэлэхгүй нуугаад нэг хэдхэн хүнийг тийш навьт тийм бол ерөөсөй байхгүй. Тэр бүр яагаад ч байж боломгүй бүр үлгэргээ бодъё гэхнээ итгэж боломгүй. Тэгэхээр энийг бид нар ойлгох нь амар чухал. Тийм ээ. Гим нүгэлт үеийн хувьд цаг нь дуусч байгаа юм байна. Бид нар энийг зүгээр базаж нийлүүлж авснаа ертөнд сөнөгч байгаа гэж ойлгож болохгүй юм. Бурхан ч өөрөө бүтээсэн ертөнцөө сөнөөх дээрээ тулвал яаж сөнөөх вэ гэдгээ хэлж өгнө. Харин тэр юуг дуусгах гээд байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй. Бид нар бол гим нүгэлт үеийн дунд амьдарч байгаа хүмүүс. Гим нүгэлт хүн төрлөختөн дотор амьдарч байгаа гэрэл ба давс. Бурханы хөвгүүд, Бурханы охид бид нар мөн. Энэ үе дуусна. Цаг тун ойрхон ирчих манайхаа гэдэг чинь Христ ирэх гээд байна гэсэн үг. Христ ирэх гээд байна. Одоо ер нь ингэж штэ. Би яагаад та нарыг ингээ гамнаад те. За гэрлсэн бол гэрлэлтэндээ бай. За гэрлээг бол бит гэрлэлтэнд нэг хэдий санаа зов. Гэрлэлт чамайг тодорхойлохгүй. Бурханд итгэх итгэл, Бурхан та хоёрын харилцаа чинь чамайг тодорхойл. Би яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр цаг хугацаа тун баг үлджээ. Би энийг түрүүчийн 7 хоногт уншаад ерөндөө тэрнээс хойш миний дотор нэг юм торход орсон. Би ерөөсөө энийг чадахгүй байна. Энэ үнэхээр бас ямаргүй одоо зүйл байна. Яг л бид нар хүмүүс бидний энэ дэлхий дээр амьдарч байна. Зөндөө олон юм хийж бүтээж цааш хийх юмсан бүтээх юмсан ирээдүй улс үндэстний ирээдүй одоо тэгэл зөндөө л олон юм биднэрт байна. Гэтэл энэ зүгээр хажуугаас сүм татал ороод ирж байгаа байхгүй. Цаг хугацаа асар богино үлджээ. Дими үрж байдаг цаг зав бидэнд алга байна. Паул хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө амьдралыг хэрэггүй зүйлсээр бити хөндрүүл. Төвөг яригтай бити байлга. Үхэлж тохиолдож исэн энгийн байлга, бүр баяр хөөр, гэрлэлт, хурим, найр бүгдийг энгийн байлга гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ? Бид нар бүр тэр бүхэнд үхэн хатан хамаг цаг заваа эрч хүч энерги оюун бодлоо бүр уур хилэнгээ бүгдийг шавхах хэрэггүй л байгаа байхгүй юу? Яа энэ хүний чинь фокус нь шал өөр юм дээр яваад ш. Одоо бид нар чинь энэ л төвлөрөлтийг энэ л фокусыг авах гэж одоо Христийн оюун ухааныг ярьж эхэлсэн шүү дээ. Тэгээ би энийг өнгөрсөн 7 хоногт уншижсэн зүгээр торхол нэг юм дотор орсон. Тэгэл ерөөсөө бүр зүгээр гачин болцсон. Яг л нэг тийм мэдгүй одоо тэг бүр айгүй сонирн болсон миний хувьд бол яг л үнэн л юм. Амархан бол бодол санаа биш. Энийг баярлаад байхаар ч юм бол бас биш байгаа байхгүй. Яг л бид нар бүх юмыг дуусахгүй гэж боддог. Дуусахгүй нэг л юм байгаа. Нэг л юм биш ээ. Нэг л бурхан байгаа. Тэр л дуусахгүй. Тэр бүр хэлсэн шүү дээ биднэрт эхнээсээ шулуухан. Хүүе, Тэнгэр хүртэл яг ширээний бүтээлэг шиг ихэгднэ. Яаж гэдгийг бид нар төсөөлж мэдгүй. Гэхдээ төсөөлмөр ширээнийхээ бүтээлгийг л ихэх хэрэгтэй байх л та. Газар бидний хөл дороос явна. Тэгж
Бүр нар сар гэрлээ өгөхөө болно. Нар харанхуйлна. Энэ үеийн төгсгөл нь үнэхээр явагдах бөгөөд энэ үеийн төгсгөлийн оргил нь өөрөө Христийн дахин нэрэлтэн байх болно. Тэгээд бид нарыг ийм оюун ухаанаар зэвсэглэхгүй бол бид нар яаж тэр үед бэлэн байх юм? Бид нар бүгдээрээ энд сууж байгаа бүх хүмүүс Христтэй хамт энэ нүгэлгүй шинэ үе дотор шинэ тэнгэртэй шинэ газартай бүх юм шинжлэгдсэн тэр шинэ ертөнцид хаанчлахыг хүсэж байгаа ш мянган жилээр. Би л хүсэхгүй нисэг зүгээр гэж байгаа юм лав байхгүй. Бид нар хүсэхгүй байсан ч бид нар үхсэн байсан ш биднийг дахин амьлуулна гэсэн ш. Асуухгүй гэсэн бидраас. Бошин дээр нэрээ сувда яах вэ өгшөө? Амьлахгүй яах өгөө? Тэнгэр ич ирчээд байна л тахоо. Яах энэ чамайг босгох юм уу? Би болох юм уу? Тэгэхгүй. Бид нар зөв нүд ирэмхийн зүгээр бүх оршуулгын газар хоосорно. Гэж би хэлээгүй. Энд ч бичсэн байлээ бүр. Тэгээ бид нар түүний өмнө дуудагдана. Бүр Христ ирэхэд бид нар Паул хэлдэг Христ ирэхэд үхсэн байгаа шууд эхлээд амьлаад шинэ бие өмсөд эзэн рүү очиход бид нар амьд байгаа бид нар гэж Паул шүү дээ 2000 жилийн өмнө байсан тэр Паул шүү дээ. Бид нар амьд байгаа бид нар нүд ирмхийн зур шинэ бие өмсөд хамтдаа бид нар агаар мандал. Тэгээ Паул хэлсэн маш бид нар өөр агаар дээр алхна гэж бодож яг л шинэ бие өмссөн байгаа энэ биеэр биш бид нар энэ бие бол таталцлын хуулиар ажилладаг би агаар дээр алхах боломжгүй. Тэгээ бид нар эзэнтэйгээ хүмүүсийн дунд баяртайгаар уулзсан. Энэ ч бүгд бодит манайхаа. Энэ ч бүгд бодит. Тэгээ дараад нь бүх хүндэстэн түүний өмнө үрж ирнэ. Тэгээд бүгд түүгээр шүүгтнэ. Яаж? Бурхан үндэстнүүдээс хүмүүсээ сонгоно гэсэн. Баруун талд нь хэн байхын, зүүн талд нь хэн байхад өстө жинхэнэ нөгөө хоёрын гуйгаад байсан юм чинь яг тэнд явагдана гэсэн үг. Тэгэхээр энэ эцсийн цагийн сэтгэлгээ, эцсийн цагийн сануулга одоо бидний амьдарч байгаа энэ үед Бурхан яг юу төлөвлөөд байна вэ? Түүний схем нь юу юм? Эцсийн цагийн өнгө байдал нь яг юу юм? Христийн дахин ирэлтийн өмнөх шинж тэмдэг нь юу юм? Энийг Библиэлд бичээд үлдээсэн бид нар энэс зугтаж болохгүй ш. Эсэнтэй. Миний үед бол ирнэ гэж байхгүй. Манай хүүхдүүд мэдгүй хизээ ирэх юм бүү. Бид нар мэдэх ёстой. Бид нар энд бэлэн байх ёстой байхгүй юу? Хизээ ирэхийг хинч мэдэхгүй л дээ. Гэхдээ Есүс хэлсэн. Та нар маргааш амар өдөр болохыг Тэнгэр хараад мэддэг үстэй. Тэгвэл миний хизээ ирэх гээд байгааг та нар шинжээд мэдэх боломжтой юм а. Та нар бэлэн байх боломжтой. Тийм учраас та нар ариун бай. Бурханаас имээлттэй амьдр. Гин нүгэл битгий үйлдгээд байгаа байхгүй юу? Хизээ ирхэн ч мэддэхгүй байл ууж идэл хамаг одоо тий зарцнараа зодоол ээжэлж эзэн ч үрээдэр үл яах вэ? Хэлж байгаа шүү дээ. Есүс Христийн өөрийнх нь сургаалт зүгээр. Ямучраас Паул энэ бүх өдөр тутмын одоо амьдралын жижиг сажиг зүйлээс ахуулаад дахин амьлалт Христийн эрэлтийг хүртэл багтаасан тэр Христийн оюун ухааныг ярьж байхдаа хэлж байгаа байхгүй. Цаг тун баг үлдсэн. Бид нар Малаз руу явж давдаг байх бас тэгж л ярьж байсан. Бид нар түр ингэж хэлж байсан шүү дээ. Та нар эцсийн цагийн эцсийн минутанд амьдарч байна гэж. Тэгэхээр ямар амар ойрхон бэ? Энэ баг ингээд нурууны ус ба. Магадгүй энэ яг миний дотор л орсон баглан таг гэж зүгээр нэг дотор нэг юм орсон. Тэгээд бүр айгүй сонирн болсон би бүр. Ямар эзэн ирээсэ гэж би үнэхээр хүсдэг. Гэтэ би бэлэн болоог байхад бас ирэхэд ч хэцүү байж штэ. Бас Мэдгүй тэр намайг бэлдэж байгаа болохоор бэлэн болгоно л доо. Би өөрийгөө ямар бэлдэж байгаа биш чадах юм чинь. Гэтэ энэ сэтгэлгээ чинь үнэхээр биднийг ямар их зэмбийлгэх болоо. Ямар их цэгцлэх болоо. Бид нар өдөр тутмынхаа тийм учраас Христэд итгэсэн мөртлөө салан задгаан амьдарч болохгүй болчиход байна манайхаа. Зүгээр ангаагаад ээж болохгүй байна. Ингээ ангаагаад байж аяхтай. Миний эзэн чи өршөөл уучлаа бурхан доо тэгээ сайхан штэ. Тэгэл одоо тэгэл үхсэн чамар би там руу очих юм штэ. Яаж мэдээд байгаа юм. Бид нар үхсний дараах юуг юус мэдэхгүй байна. Бидний мэдлэг хүрдэг орчин биш болчиход энэ тэр үхсний дараах чинь. Тийм биз дээ. Үхсний дараа яадгийг хинч мэдэхгүй байна. Тэгээ мэдэхгүй гэдэг чинь юу ч болдгоо гэсэн үг биш. Цөмөр Лук намын 17-оор очие.
Луг 17 дээр Есүс Христ өөрөө анхдагч их үсээр өөрөө ярьж байгаа. Луг 17. Тэр шавнартаа ярьж байгаа. За би эндээс уншихгүй. Өөр газраас уншия. Луг 17-гийн Бурхны хаанчлал 20-с эхэлж байна 17-20-с. Бурхны хаанчлал хизээ ирэхийг асуусан фарисеучудад тэр хариулсан. За фарисеучуд бол одоо жинхэнэ утгаараа махан би юм бодсоны дагуу алхдаг хүмүүс байгаа. Есүсээс асуусан янзын үзнэ үү, янзын үзээгүй юу, ямар тач байсан. Бурхны хаанчлал хизээ ирэх юм бэ гэж асуусан. Тэр хариулахдаа Бурхны хаанчлал харагдаж ирдгүү маа гэсэн. Хинч хараач тэнд байна, эсвэл энд байна гэж хэлж чадахгүй. Учир нь Бурхны хаанчлал аль хэзээний та нарын дунд байна. Бурхны хаанчлал бидний зүрхэнд эхэлсэн шүү дээ манайхаа. Аль хэзээний хаанчлалын сайн мэдээ 2005 онд June 4-д ирээд туугаж авах бидний зүрх сэтгэлд үр суугдаж эхэлсэн шүү дээ. Тэрнээс дараа 20 жил өнгөрсөн байна. Тэр дунд 20 жилийн дотор Бурхны хаанчлалын ямар их шинж тэмдэг, ямар их мөн чанар бидний дотор суулгагдав. Бид 2005 онд сууж исэн та 2025 онд зогсож байгаа энд сууж байгаа та хоёрын хооронд ямар их өөрчлөлттэй. Хаанчлал тэлээгүй юу? Тэлсэн. Амар тэлсэн. Бидний амьдралыг хамарсан. Бидний ажлын газруудыг хамарч байна. Цаашаач улам хүчтэй тэлнэ. Яг л Бурхны хаанчлал тэлээд дуустгүй цорын ганц хаанчлал. Засаглаад дуустгүй цорын ганц хаанчлал. Тэгэхээр хаанчлал бол ингээд одоо тийм юу гэдгийг одоо хятадын ерөнхийлөгч ирж байна гэж бид нар гадаа гараа харж байгаа юм шиг тэгж харагдаж ирдгүй маа. Харагдахгүйгээр ирдэг. Хизээ ихэлсэгч бид нар тааж мэдэхгүй. Магадгүй 2005 оноос ч өмнө ээж болно ш. Бид нар мэдэхгүй байхгүй. Бид нар бодтойгоор харж байгаа нь тэр байна. Тэгэж ирэхгүй шүү гэсэн Есүс. Харин аль хэзээний та нарын дунд байна. Өөрийгөө хэлж штэ. Би бол Бурхны хаанчлал муу юм аа. Тэгэхээр та бид хоёр Бурхны хаанчлал мөн байхгүй да. Хаанчлал гэдэг бол ямар нэгэн үйл явдал одоо зохион байгуулсан тийм хөдөлгөөн энэ төр биш. Хүний зүрхнээс эхэлдэг үр мэд суулгагдаад эхэлдэг. За тэр шавнартаа хүний хүүгийн өдрүүдийн биш юу яа худлаа уншиж шүү. Тийм. Хүний хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй. Тэд та нарт тийшээ хараач, ийшээ хараач гэх болно. Бүү яв. Тэдний хойноос бүү гүйцгээ. Энэ Есүс Христийн энэ дээр ярьж байгаа одоо энэ иш үзүүлэг явж байгаа юм л да. Үндсэндээ бол одоо тэг юу болох вэ гэдгийг. Гэхдээ өөрийг нь явснаас хойш өөрийг нь дахин ирэх хүртэлх тэр хугацааг хамарсан байгаа байхгүй. Христ өргөгдөд эцэг рүүгээ явдсан шүү дээ. Үйлс номын 1-р бүлэг дээр те тэндээс ахуулаад Христ яг тэгж ирнэ. Яг тэгж ирэх хүртэлх бүх цаг хугацааг энд хамарсан байна. Хүмүүс та нарт хэлнэ. Христ энд байна. Тийшээ хараач, ийшээ хараач гин. Харин хизээч тэдний үгэнд битгий ор. Бидгийн араас нь гүй. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийг цахилах аян гадал хүний хүү өөрийн өдрөө тэгж ирэх болно. Англи Библийг харъя л да. Англи Библиэр Бурхны хаанчлал аль хэдийн та нарын дунд байна. Өөрөөр хэлбэл хүний амьдралын хайнлыгаар явагдахгүй, харагдаж үзэгдэхгүй. Бурхны даалт үл мэдэгдэх ажиллагаа. Бидний зүрх сэтгэлд эхэлсэн аль хэзээний явагдаж байгаа хаанчлал. За, хүний хүүгийн эрэлт нь хүн гадаа зогсоод харж харуулдаад байдаг тийм үзэгдэл ч юм уу, үйл явдал ч юм уу, тийм парад биш. Харин тэр зүгээр л ирэх болно. Цахилгаан цахилахад Тэнгэр бүхэлдээ гэрэлтдгийг та нар мэднэ. Хүний хүүгийн өдөр тийм л байх болно. Бид нар ингээд нөө шүн одоо бид нар хизээ цахилгаан цахилахыг мэддэггүй шүү дээ. Хин цахилгаан цахилахад тэндээс цахилсан цахилгаан тэр хаяаг хүртэл нэгт гэрэлтүүлдэг. Түүнчлэн хүний хүү ирэхдээ бүгдэд тэгж харагдаж ирнэ гэж бүгд түүнийг харна. Тийм гинтийн байх болно. Тийм одоо
хинч хүүг дахин ирж байгааг би хараагүй шүү дээ гэж хэлэхгүй. Бид нар нөгөө нэг ард үлдгэсэд кино идэг шүү дээ. Одоо ингээл хүмүүс ингээл байжснаа зарим нь авагдаал те зарим нь ингээ үлдсэн байдаг тийм ээ. Тэгэхээр тэр кино ч болохоор бас үнийг гуйвуулсан байгаа байхгүй. Христ тэгж ирэхгүй гэж байгаа байхгүй. Тэгж чимээг байжснаа нэг хүний хувцс нь үлдээд нөгөөдг нь алга болохгүй. Яагаад гэвэл намайг жадалсан хүн хүртэл намайг харна гэсэн. Тэгэхээр бүр үхсэн байхад нь босгож ирээ харуулах нь л дээ янз нь тийм үү. Бүр бүгд харна. Үхсэн амьд бүгд түүнийг харна гэж байгаа байхгүй. Тэгээ энэ айгүй чухал. Бид нар энийг бид нар энийг 1000 сая дахин уншсан байж болно. Одоо нэг удаач болоо бид нар энэ дээр хараагаа тогтоох ёстой. Бодох ёстой. Бодож баймаа чинь миний бодол болно. Миний бодол байж ич Христийн оюун ухаан миний хүний гих бүх зүйлсүүдийг гаргаж ирнэ. Энэ их аймаар юм гэж бодох хэрэггүй. Яа гэвэл айгүй аймаар юм. Одоо айгүй баларсан юм болно гэж мэдгүй хин одоо бидэнд тэгж үнэмшүүлсэн мэдгүй. Мэдээж сааталт нь автор нь бол одоо сатан л байгаа л да. Тэгэхээр энэ аймаар юм биш. Эзэн ирнэ. Угаасаа л ирнэ гэсэн. Тэр явхтаа л би ирнэ. Би ирнэ шүү. Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байж байгаа. Тэгээ би ирнэ гэсэн. Үеийн төгсгөл гэдэг маань гэмт үеийн төгсгөл. 2000 жилийн өмнө гэмт үе байсан. Одоо ч мөн байж лээ. Тэд нар мөнхөд гэмт үе засаглах юм шиг л бодож байгаа. Гэхдээ мөнхөд засаглахгүй. Яа гэвэл цаг хугацаа дэндүү бага. Биднэрт маяглж байх, юмыг төвөгтэй болгоод тэгэл ингээл өдөр тутмынхаа асуудлаа бүр амар ач холбогдол өгөөл бүр хамаг итгэл найдвараа марттлаа зүтгээл бүр ингээл ухран гатан ингээл юу ээ ямар нэг юмны араас яваад гайста энийг хүүхдийг л гэрлүүлчих юмсан яг та энэ нэг л хүүхдийг л дээд зургуулд оруулчих юмсан энэ л байшин гэ бариадлыг дотор нь ороод амьдэрчих юмсан бити ингэж төөг удаа юм айгүй богинохон болчихжээ. Тэртээ дэргүү та нарын байгаа над Улаанбаатар хот байдгүй дэлхий чинь өөрөө дуусч байна. Ганцхан Улаанбаатар ингээл байгаа. Ганцхан Монголын усны нөөц дуусаад ганцхан Монгол тэгэл авахул явал ганцхан Монголд энэ тэнэг хүмүүс их байгаа юм биш. Бүхэлдээ л дэлхий дуусч байгаамаа. 2000 жилийн өмнө хэлсэн илчлэлчүүдэн ч зүгээр л дуусчаа. Тэгэхээр та нар битгий тэгж төвөг учруулаа өөрсдөө гэж хэлж байгаа байхгүй юу? За 17-гийн 26-аас 27 би ерөөсөө шууд англи библиэс бичсэн уншаа явчих. Та нар тэгээд гэртээ очиод Монгол библийг харна гэж би та нарт илүү дэлгэрэнгүй болгоё. Хүний хүүгийн цаг ирэх цаг шүү. Ноагийн цаг нь ирсэнтэй яг адилхан байх болно. Хүн бүр хийдгээ хийж Ноо авдрал орох хүртэл бүх зүйл сайхан байсан. Хүмүүс үер бууж бүхнийг хуу хаман арчих хүртэл ямар ч сэжиг аваагүй. Ямар ч сэжиг аваагүй. Тэд ноо бүр хинч барайгүй юмыг барайд ахад хүртэл тэд нар ямар ч сэжиг ядаж нэг хүн ч гэсэндээ энэ одоо ер нь юу болоод байна. Энэ ноо чин тэр үеийнхэн дотор онцгой зөвхт хүн байсан шүү. Тэгэхэд ногийн зөвхт байдлыг хараад энийг зөвхт хүний хажуугаас би холдоод ер нь дими байхаа гэж бодчих нэг ч хүн олдоогүй л ахгүй манайхаа. Нэг ч ухаантан олдоогүй л ахгүй. Ухаантай хүн байсан л бай дарааш тэр үе чинь тийм биз дээ. Сэрэг ухаантай хүн. Гэтэл бид нар яасан бэ гэхээр бүх зүйл ноо гэр бүлээ аваад амьтад хүртэлтийн тосгосоор орж яхад хинч сэжиг авахгүй. Бүгд шоосон уу яасан мэдэхгүй. Бүр үер буугаад бүх зүйлийг ус хамж яхад хүртэл бид нар юу болоод байгааг ерөөс ойлгохгүйсэн. Тэгэхээр миний эрэлт яг тийм байх юм а гэж штэ. Миний эрэлт тийм байна. Дараад нь 28-аас 30 17-гийн. Энэ нь бас Лотын үед юу болсонтой яг адил байх болно. Хүмүүс амьдрдгаараа амьдарч цагийг сайхан өнгөрүүлж Содомоос Лот дөнгөж гараад тэнгэрээс галан шуурга бууж ирээд бүгдийг хуу хамж хуугаар нь галдан шатаах хүртэл ажил төрөл бизнесээ хийсээр л байсан. Яг л тэгж явагдах юм а миний эрэлт. Хүнийг илэрхийлэгдэх нь ийм гинтийн бүр мөсөн нэг удаагийн нэг мөсөн давтамж үуч байхгүй байх болно гэж байгаа байхгүй. Хэдүүлээ энэ Христийн дахин эрэлтийн өмнө үнэхээр энэ дахин эрэлтийг үнэхээр
сэтгэлгээнийхээ нэг хэсэг болгох ёстой. Бидний амьдрал маш их хөнгөрөх ёстой. Хэрэгтэй хэрэггүй зовлонлуудаасаа бид нар салах ёстой. Эзэндээ өргөөд тэртээ бид нар энэс хаашаач зайлахгүй. Үхийдч зайлахгүй манайхаа. Бид нар энэ тухай Библиэс түүж уншвал зөндөө юм байгаа бах. Би бүр түүж уншаад барсангүй үнэндээ. Үхсэн байсныг нь хүртэл бүгдийг босгоно гэсэн. Яг л Бурхны хүч чадал оршуулгын газрын хаалган дээр зогсдгоомаа гэж байгаа шүү дээ. Дуустгоомаа гэж байгаа шүү дээ. Бүгд гарч ирнэ гэж. Тэр бол аимшигтай л юм болох бах. Яг бид нар энийг төсөөлж болохгүй гэж. Энд чи бидний бодох ёстой юм чинь шүү гэдээ өгöd байгаа юм биш үү бид нарт. Эзэн өөрөө ч хэлсэн. Энэ яриа юунаас болсон бэ гэхээр нөгөө 46 жил агуу Херодын барьсан сүмээс эхэлсэн шүү дээ. Эзэн та энийг хараач. Бид нар ер нь Бурхныг аяух тэгж гайхшруулах гэж оролддог тий. Та энийг хараач. Манай Чингис хаан та мөн шүү дээ. Харин Есүс тэдэнд юу хэлсэн бэ гэхээр үгүй та нарын фокус чинь энд байхсгүй. Наа чинь зүгээр намайг яваад нэг удахгүй заяа. Бүр 100 өнгөрөөг байхад ромчууд үрж ирээд бүгдийн жиргэн. Юу ч үлдэхгүй наанаас чинь. Чулуун дээрээ тогтож чадхааргүй болтол бүгдийн сүтгэн. Тэгэхээр бид нар ямар цаг зуурын юмыг батбөх гэж хардیں۔ Ямар цаг зуурын юм гүн ач холбогдол өгдөг юм. Христийн оюун ухаан бол сургаалт өгс ном дээр юу хэлсэн бэ гэхээр мэрэгэн ухаан бол Есүс Христ өөрөө юм баггүй юу. Тэгэхээр Есүс Христ гэдэг мэрэгэн ухааныг чи суралцсан юм бол амьдрал ямар гүн байдгийг чи мэдэх болно гэсэн. Өөрөөр хэлбэл биднэрт амьдралд алмаараа, шүлсээ гоожуулаад, хорогдоол, тэврээл, зуураад их юу ч байдгүй байна гэдгийг бид нар мэднэ гэсэн үг. Тийм учраас Есүс Христ дагалдагч нартай айгүй тодорхой байсан. За би бүр та нарт хэлье. Лот яасан бэ? Ноагийн үед юу болчихлоо. Тэдний хинч ямар ч сэжиг аваагүй. Хараа би өчтөр эхлэл номыг уншижсэн чи тэмтэж байгаа байхгүй. Бурхан нөгөө эдийн цэцэрлэгийн гол дунд амийн модыг сайн мог мэдүүлдэг модтой хамт байрлуулсан байна. Цэцэрлэгийн голд. Тэгээд тэднэрт юу гэж хэлсэн бэ гэхээр амийн модноос битгий идгээгүй. Сайн мог мэдүүлдэг энэ модны жимснээс битгий идээрээ эзэн даруйда өгнө гэж хэлсэн. Тэгэнгүүт могоо хурж ирээд идүүлчдэг. Ява гэхдээ яваад юу гэж хэлсэн бэхээр зөвхөн жимс нь гоё байна гээгүй. Зүгээр л энийг идчихвэл чи бүхнийг мэднэ гэсэн. Тэгэхээр Ева бол мэдээгүй зөндөө байгаа шүү дээ Евад. Мэдмээр л шүү дээ. Бидний одоо хамгийн аюултай алуурчин бол одоо энэ мэдлэг шүү дээ. Ер нь бол Ева тэгсэн чинь жимсийг харсан чинь бүр хараа Евад бүр англи библиэр их гоё бичсэн. Ева жимсийг харсан чинь амар хорхоо хөрмөр. Бүр тэр байтугай. Тэгэхээр анхны бүтээсээ эрэгтэй эмэгтэй хоёр бол ялгах чадвар амар өндөр байсан байхгүй. Тэр байтугай энэ жимсийг идэхээр яахаргүй бүхнийг мэдгийм байна да гэ бүр тэгж бүр бодогдсон байгаа байхгүй. Тэгээд тэр жимсийг аваад ицсэн. Тэгсэн чинь бурхан яасан бэ гэхээр одоо энэ хоёр нэгэнт сайн ба ёрын мөг зүгээр нэг муу биш шүү. Сайн ба ёрын мөг мэддэг болсон юм чинь одоо амийн модноос идээд мөнх амьдрах үедээ. Тийм учраас амийн модыг тойруулаад одоо эргэдэг галт сэлмийг байрлуулаа гэсэн. Тэр бид зөндөө уншсан та. Гэхдээ өчигдөр би тэрийг уншаад үнэхээр бурханд талархал суулаа. Яагаад гэвэл амийн модыг тэр хамгаалаагүй бол ёрын мөн өгөхгүй болох байсан. Өгөхгүй болох байсан. Та дээл төсөөлөд үз. Хамгаалсан учраас хүн өгдөг болсон. Ёрын мөнч хүнтэй хамт өгчээсэн. Тийм ч учраас бурхан Ноагийн үед бүрэн цэвэрлэгээ хийсэн. Тэр үе маш том цэвэрлэгээ хийдэг гэсэн. Дэлхийн хүмүүс ингэж ярьдаг. Дэлхийн маань өөрөө өөрийгөө цэвэрлэдэг. Дэлхийн өөрөө өөрийгөө цэвэрлэхгүй. Бурхан цэвэрлэдэг. Цэвэрлэгч нь тэр өөрөө аахгүй юу? Бурхан тэр мэдээж бурханыг хэн ч харахгүй учраас дэлхийн өөрийгөө цэвэрлж ийн гэж харах байх. Гэхдээ
ямар ч цахилгаан хэрэгсэл эндүүч юу ч өөрийгөө цэвэрлэх коноптой байдаг. Гэхдээ тэр коноп өөрийгөө тэнд авч суулгаагүй. Тэр эндүү хийсэн хүн цэвэрлдэг байхаар суулгасан. Тийм учраас дэлхийгээ бурхан өнөөдрийг хүртэл энэ дэлхий бүрэн бүтэн байсан учраас шалтгаан нь тэр ярын муугаас цэвэрлдэг байсан. Харин одоо бол тэр дуусгана. Гимиг дуусгана. Хамгийн сүүлд нь үхлийг өөрийг нь өхүүлнэ гэсэн. Ингээд ямар ч дайсан байхгүй болоод Христтэй хамт Христийн хүмүүс мянган жил хаанчлах юм а. Бидний ирээдүй бол энэ байхгүй юу? Тэгээ мянган жилийн дараа бид нар дахиад өгөх юм биш. Бид нар хизээч өгөхгүй. Бид нар түүнтэй хамт хаанчласаар засгалсаар л байх болно. Энэ дэлхий түүний бүрэн хаанчилдаг. Эдэн анх ямар л зоригтой яаж үсгэлэн гоо бүтээгдсэн. Яг л тэр шиг болох болно гэсэн. Бурхан бүх юмыг дахиад оригинал руу авчна гэсэн. Ийм их ийм том зориг төлөвлөгөө бурханд байгаа. Энэ цагт бурхан яг эцсийн үеийнхнийг гаргаж ирж байгаа байхгүй юу? Төгсгөгч үеийнхнийг бурханд дуусгагч үе хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм л учраас бид нар зүгээр ээж болохгүй яагаад бид нар одоо нөгөө ингээл зүгээр л ингээл маргаан дэгтэйгээ шишний маргаан дэгтэйгээ ингээл зурагт мурагтаар яриад ингээл баймааргүй байгаа байхгүй. Бид нар өөр айгүй чухал үед амьдарч байна. Мэдхгүй байх бид нар. Бидний амьд байхад тэр ирэх чинь билүү бөө мэд. Гэтэ ямар тач гэсэн нээлттэй тэнгэрийн 20 жил гэдэг бол одоо бараг 40 оны үед дуусах гэдэг штэ. Гэдэг чинь яах гээд нээгээд байгаа юм. Айгүй чухал байна. Бид нар энэ үед туйлын бурханд ойрхон амьдрахыг хичээх хэрэгтэй байна. Бурханд ойрхон шүү заа юу. Түүнээс маш олон сургалтанд суухын тулд биш. Бид нар сургалтанд суух хэрэгтэй бас суух хэрэгтэй. Тэгээ тэрнээс илүүгээр бид нар бурхан бидний бүр улам их татаасаа бидний бүр улам гэгэрүүлээсээ бидний бүр улам одоо тэр өөртөөгөө бүр дотносуулаасаа тэр л бидэнд аюу хэрэгтэй. Тэгээ Есүс цааш нь хэлж байгаа. 17-гийн 33 дээр хэрв чи хүнд хэцүү цаг ирэхэд амиа аврах гэж өөрийнхөөрөө зүтгэвэл аварчдаггүй алдах болно. Харин оролдохгүй зүйл надад тавиад өгчих. Тэгвэл бурхны арга замаар чи амьдарсаар байх болно. Өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүр юр бусын итгэлийн төвшөнд бид нэр амьдрна. Одоо энэ эцсийн цаг гэж яриад байгаа энэ үед бид нар одоо үндсэндээ бид нар өнөөдрийн хүртэл түүний мотортол амьд явна штэ. Одоо тэг хизээ мэдгүй бид нар бол хідэн ч удаа өөхөх байсан хэлж мэдэхгүй юм би. Аливаа халдвар одоо тэгэл одоо харагдах, үзэгдэх, одоо нэрлэгдэх, нэр нь тодорсон бүхий л өвчин хавдраас ахуулаад үйл үзэгдэх бичил бактери нян одоо юу гэдгийг. За эсвэл осол гэмтэл бөө мэд. Бид нар хид үхэж хид сэхэх байсныг бид нар хэлж мэдэхгүй. Хичнээн олон удаа бид нар ямар эргэтнээ алдаж яах гэсэн мэдэхгүй. Цаашдаа ч гэсэн бид нар өөрийнхөө амийг яаж авч явах вэ гэдэгтээ санаа зовох ш. Зүгээр түүнд өргөж амьдрах хэрэгтэй болчих жоох. Паул яг тэгж хэлсэн. Христ дахин амьсан учраас би үхлээс айдгүй маа. Би зүгээр л тэнэг зоригтойдоо Эфест ингээл хүмүүстэй байлдаа зодтолтод исэн биш. Би зүгээр л түүний дахин амьлалтанд итгэдэг. Би үхсэн ч би дахиад амьлна гэдэгтээ итгэдэг. Үхлээр нь би дуусахгүй гэдгээ би мэддэг гэж штэ манайхаа. Яагаад бидний оршуулга тэгвэл уйлан байх ёстой гэж. Яг мэдээж дахиж суудаатай хамт байхгүй гэж бодохоор уйлах ах л та. Гэхдээ биднийг харсмаарч барьж чадахгүй. Би дахин амьлмааргүй байна гэсэн чи чамаас бодол санаа гэж асуухгүй. Амьлмаар хин ч юу дахин амьлахгүй гэж боддгоо л ах л та. Үгүй би үхсэн ивэрэ байя гэж хин ч хэлэхгүй л ах. Хэдүүлээ штэ Христийн дахин амьлалт биш Христийн дахин ирэлтээр энийг ярьж хагаад бид нар бүр юу руу орж ирэх вэ гэхээр одоо яг нөгөө энэ бие маань яаж үр болох одоо бид нар хальт ярьжсэн тэр үе рүү орно. Яг хэдэн бүтэн сая дээр ирэх би хэлж мэдэхгүй л байна. Тэгэхээр битгий тэгж оролдоо. Ам амьдралаа зүгээр л түн даатгаад үлдээч. Тэр яаж чамайг энэ их
осол гэмтэл, энэ их аваар, энэ их газар хөдлөлт, энэ их гал төмрийн дунд амьд байлхаа тэр мэднэ. Түүний арга замаар энэ бүхэн явагдана. Бид нар итгэх юм бол түүнд амиа өгч чадлаа. Бид нар итгээд амьдралаа түүнд өгч чадах юм бол эргээд бид нар тэрийг олж авч чадна гэсэн үг. За. Одоо Лук намын 20 дугаар бүлгийг харъя. Есүс энэ дээр бас их чухал юм бичсэн байгаа. Та нар ингээд нөгөө судлал Библи, Монгол Библийн тэрийг харахаар зэрэг нөгөө нэг харьцуулсан ишлэлүүд идэв штэ. Ингээ өөр ном момтой. Тэндээс нь түүгээд уншиж болно штэ. Тэг миний энэ дээр бол байхгүй байна. Гэтэ би 20 дугаар бүлгээс хармаар 34-өөс 38. 34-өөс 38-ыг харъя. За эндээс уншия. Тэгээ дараад нь англи Библиэрээс харна би. Есүс энэ дээр штэ дахиад нөгөө дахин амьд гэж байхгүй гэдэгт итгэдэг садукейчуд гарч ирж байгаа. Тэгээд бид нар түүнээс аюул санаа асуулт тавьсан. Багшаа эдгээр энийг зохиох гэж яас их толгоогоо эргүүлсэн болоо. Багшаа хэрэг хин нэгний чинь ах үхэхтэй тэрний их нэртэй атлаа үр хөвгдгөө байсан бол дүүн их нэртэй гэрлэж ахыхаа үр удмыг залуулах ёстой гэж Мосе бидэнд бичжээ. Тэгвэл ах トゥ долуулаа байсан байна. Эдгээр бүр Есүсийг бүр таг болох гэж үнэн хичээсэн байгаа байхгүй юу? Долуулаа байжээ. Ууг нь их нэр авч үр хөвгдгөө өгчээ. Хоёр дахь нь гурав дахь нь ч түүнийг авчээ. Ингэсээр ах トゥ долуулаа үр хөвгдөө үлдээлгүй өгчээ. Эцэст нь мөнөөх эмэгтэйч мөн өөхөв. Иймэд амьлалт дээр тэр эмэгтэй хинийх нь ихнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг ихнэрээ болгон авсан шүү дээ гэж асуусан. Есүс юу гэж хариулж байгаа цөмөр харъя. Есүс тэдэнд энэ үеийн хөвгүүд нь гэрлэж огтоо хадамд гаргадаг. Харин тэрхүү үе хийгээд үхэхстээс амьлалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь ихнэрч авахгүй, нөхөрч гарахгүй. Тэд Тэнгэр элч нартай адилхан болж цаашид үхэхгүй бөгөөд амьлалтын хөвгүүд тул Бурхны хөвгүүд юм а. Харин Мосе шатаж буй бутны тухай хөөрнөлтэй эзнийг Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэснээрээ үхэхсэд амьлахыг харуулсан юм а. Тиймээс тэр үхэхсдийн бурхан биш, харин амьдын бурхан мөн. Учир нь түүний хувьд бүгд амьд байдгаа гэж хэлсэн ба. Англи Библийг харъя. Есүс энэ дэлхий дээр гэрлэлт хүний амьдралын гол сүм биш. Гол сүм. Энэ дэлхий дээр те хүн гэрлэх ёстой, үр удмаа үлдэх ёстой. Одоо гол онол шүү дээ хүний. Тэгвэл дээр тийм биш. Дахин амьлахад зохистой нэгнүүдийн хувьд тэд гэрлэлт эндэж тэр ч байтугай яана би өгчих үедээ ч гэж санаа тавихгүй. Дахин амьсан хүмүүс. Тэд нар бүр тэдний бодлууд хүртэл илүү дээр зүйлсээр төвлөрөх болно гэж байгаа. Бид нар өөрийг бодно гэсэн. Бид нар ингэж ярьдаг шүү дээ. Одоо хин нэгэн маань нас ороход яана тэгэл аа маань тэнгэрээс хараад миний охин сайн байна шүү гэдэргээд харж байгаа бах тий. Тэд нар тийм боддгоо гэсэн үг. Яаж бодох юм? Бурхны хажууд очичоод яна миний охин хүй суда яна хүй суда урдалч нөхөө тэд нар юу тийм бодохгүй. Бид нар өөр ангид ертөнцид амьдарч байна тэд нар. Тэд нар бурхан амьдардаг ертөнцид амьдарч байна. Тэд нар яагаад санаа зовох юм? Яагаад? Тэднэрт бодох бодол нь хүртэл тасархай байх болно гэж хэлж шин чи. Та нар мэдэхгүй байна. Та нар зүгээр хүн үхээд газрын хэсгээл. Тийм учраас сүнстэй кинонуудыг үз битээ итэг. Би бол адреналина ялгаруулах гэж үздэг. Гэхдээ би итгэдэггүй. Тэгээд ингээ энэ тэнүүгээр яваад 45 дахь хоног дээр үрж ирээ хоол унд итэ. Тийм байхгүй. Хин ч хаашааш явахгүй. Хинээс ирсэн тэрлэгөө шууд очино. Тэгээ дараад нь яах хийхээгээ бурхан өөрөө шийдэх байх. Тэрийг бол би хэлж мэдэхгүй. Тэгэхээр хэлж штэ. Илүү бүр бодох юм ч илүү дээр болно. Тэс өөр ертөнцид очсон ч тэд нар юугаас газар дээр авч за яана өнөөдөр ажиллаа хийх үү болов. Яагаад тэд нар тийм бодох ёстой гэж. Яагаад газар дэлхий дээр байгаа хин нэгнийхээ төлөө санаа зовох юм. Илүү дээр тасархай бодлуудыг бодох болно. Бүхий л одоо та энийг сонсороо бүр амар гоё. Бүхий л баяр жаргал гүн таашаал туйлын дотносл нь тэдний хувьд бурхантай хамт байгаа явдал нь байх болно гэж байна. Амар гоё. Тэд нар ерөөс тэрнээс өөр юу ч бодох хүсэлгүй байх нь. Та бид хоёр үхэхээрээ.
дахин амьлахаараа. Бүр бүхий л баяр жаргал, хүн таашаал, туйлын дотносл нь Бурхантай хамт байгаа явдал. Энэ Мосегийн түүх их сони юм байлээ. Мосе хүртэл шатаж буй бутны хажууд байхдаа дахин амьлтыг харж, мэдэрч, уулгалцсан бөгөөд Бурхан хандаад та бол Авраам, Исаак, Яаковын Бурхан юм байна штэ гэж дуу алдан хэлсэн гэж. Зүгээр л Мосе ингэж зогсоод гутлаа тайлчаал. Оо та чинь нөгөө Авраам, нөгөө Исаак, Яаковын Бурхан юм байна штэ гээгүй. Илчил тасан бох тэр гал шатаж байгаа бутны дэргэд байхдаа тэр дахин амьлалтыг харсан байгаа аахгүй. Тэгвэл эн чинь хин ч өгдөггүй байх нэ Бурхан дотор. Тэгвэл Бурхан чинь өгөхсдийн Бурхан биш байх нэ. Тэгвэл Бурхан чинь амьд хүмүүсийн Бурхан байх нэ. Яагаад гэвэл Бурханы хувьд бүгд амьд. Энэ бидний өмсөх ёстой сэтгэлгээ. Бид нар энэ сэтгэлгээгээр амьдрах ёстой. Энэ бидний нөгөө нэг Христ дотор баярлаж яв, үргэлж баяр хөөртэй бай гэдэг тэр худаг дотор маань байдаг ус байхгүй да. Яг вэ амьдрал бол тэргүй бараан тий хогийн заримдаа өстө новшин тий заримдаа амар шудраг ус. Хихтэй шудраг ус. Тэгээ бид нар тэрэнд хямраал, стресстэй л гэл үе одоо тий нойрны эмчилгээнд ороод үе одоо яадгийн мэдрэлийн эмзэгт очих гэхтэл ингээд байх юм бол бид нар хизээч энэ баяр хөөргийг амсахгүй. Тэр байтугай магадгүй ингээд явжсэн замын дундаас бид нар явчих болно шүү дээ, өгчих болно шүү дээ. Нойрсож болно шүү дээ. Одоо Паул хэлээ. Гэхдээ тэгсэн тэгэл юмс үргэлжлээл явна. Би тэгэл нойрслаад дахин амьлна шүү. Тэгэхээр битгий ингэж өөртөө чивчрүүлж, өөртөө ингэж хүндрүүлжтэй ингэж хит их өөртөө санаа тавьж, санаа зовж, амьдралаа ахуугаа цэгцэлгээл ингээл бүр улаараа хүс басаа гоож битгий хитийн дэлгүүр хэсэгтэй хүртэл хөнгөн бэ гэж байна шүү. Одоо англи библ ингэж их таалагддаг байхгүй бүр амар тийм бүр зүгээр тавгал ороод ирдэг. Дэлгүүр хийж байхдаа хүртэл худалдан авалт хийж байхдаа ингэж бүр өмч хөрөнгө худалдаж авч байхдаа хүртэл та нар зүгээр л энгийн бэ. Элбэл заавал тийм хээтэй юм аавгүй би одоогийн тренд бол шаргал бөгөөд мушгирсан хээ юм. Чийдэн бол ингэсэн юм энтергээд битгий ингэж өөрийгөө зовоо. Наа чийдэм тавилга байтгаа ертөнц өөрөө дуусч шүү. Айгүй ухаантай амьдраарай гэж байгаа байхгүй. Тэгэхээр сүм өнөөдөр энийг сонсох газар юм шүү дээ. Бид нар энийг сонсох ёстой шүү дээ. Өөрхий сонсох энийг. Хэрэг бид нар ингэж цэгцэрх юм бол ингэж бид нар бүс мүсээ зүгээд үнний бүс мүсээ зүгээд авралын дуулан уулгаа өмсөд ингэж амьдрах юм бол амьдрал аюу амархан болно гэж байгаа байхгүй юу? Есүс ч хэлж шээ. Зүгээр л амархан болно. Фарис садукачууд таны ямар дэмээ юм тархитлагаа ашлах хичнээн эсээ өгүүлт юм бэ? Яасан гинэ? 7 ах дүүсээ. Энийг зүгээр бодож олж Есүсийг янзын үзэхийн тулд тэд нар чинь бүү юм болж байгаа ш. Тэд нар ч угаасаа дахин амжилтанд итгэдэг. Тэгээ Есүс бүр алмаараад ингээ хэлэх үггүй болох юм байна л та. Тэхийн тулд тэд нар ийм түүхийг бодож бас хариулт нь үнэхээр чамин байсан гэж би боддог. Зүгээр ч ухаантай биш, үнэндээ тасархай байсан. Яа тэгэл нэрэл өглөө сүнс хаанаас ирсэн тийшээ очлоо. Тэр бол бидний хизээч амьдраагүй газар аахгүй юу. Гэхдээ бид нар тэндээс ирдэг ухааных нь жоохныг л авахд ямар гоё болдог гэлээ. Ямар утга учиртай болдог вэ? Ямар хөнгөн болдог вэ? Хэрэг бид нар тэнд очих юм бол газрын амьдрал Монголын засгийн газар мөдрөө ерөнхий сайд мэдгдсэн суухгүй шүү дээ. Гоохгүй юу? Илүү дээр зүйлс тэнд бидэнд байгаад байгаа байхгүй юу? Харин би өнөөдөр энд байгаа л бол бид нар амьсгалж байгаа л бол бид нар амьдарч л байгаа бол бид нар энэ газарт амийг түгэх ёстой, бид нар энэ газарт амийг өгөх ёстой, бид нар энэ газарт амийг тунхаглан зарлаж амийг шүү заа юу хүмүүс муу мэдээний статистикийг биш бид нар энэ газар хийх ёстой ажлаа хийх л ёстой. Яагаад гэвэл Бурхны хувьд бүх хүн амьд.
Бурхан бол өгсөн хүмүүсийн оршуулгын газарт амьдардаг бурхан биш. Яагаад гэвэл тэр бурхан өөрөө нэг л өдөр оршуулгын газруудыг бүгдийг чөлөөлнө. Илчлэх номон дээр нэг гайхалтай ишлэл аа. Тэн дээр юу гэж өгдөг вэ гэхээр дэлхий бүх үхэгстэй гаргаж өгнө гэдэг. Далай бүх үхэгстэй гаргаж өгнө. Газрын хөрс бүх үхэгстэй гаргаж өгнө. Хадны агуу бид нар тэг ярьдаг те мэдгүй тэгэл одоо нөгөө Боинг онгоц тэгэл алга болчих тайцсан бөө мэд гарч ирнэ гэсэн үг. Тэр хүн тэгээд өгсөн шүү дээ бөө мэд одоо би бол тэгээ өгсөн гэж бодож юм. Гүү би тэгээд өгсөн гэж бодож юм. Тэг яагаад өгсөн хамаагүй хаана өгсөн хэрхэн яаж өгсөн тэртээ гарч ирнэ. Хараа тийм амар том эргэлт болох байхгүй да. Бүр газар дэлхий бүр бурхны өмнө тэгж бүр одоо тайлангаа тавих нь шүү дээ. Тэгээд та битээр бүгдээрээ түүний өмнө очиод амьдралаа шүүлгэн. Энээс бид нар хашаач цутааж чадахгүй. Ингэж бодох тусам яана нэрээ миний нэг сайн таньдаг христчин байдгийн хөөх юм ин одоо би бүр нэрээ бүрстэ хүүе чи яах вэ би чам тусламаар нэ ямар хэцүү юм бэ бүр бичмээр санагдаад идэж. Үнэхээр биш байна. Христ ирэх тухай бүр үндэ юу ч алгаа. Юу хийгээ явна бид нар ер нь одоо. Бид нар чинь жирийн хүмүүс биш штэ. Бид нар өөрсдөө л жирийн гэж харж байгаа. Бид нар амар жирийн биш байхгүй. Харагдахгүй ертөнц тэр чигээрээ биднийг хараад байж байна. Бурхан өөрөө хараа гэж. Одоо өөр инээр харуулах гэдэг. Заримдаа үнэхээр ингээ бодлоор мэдээж заast үнэхээр яана бурхан минь туслаач гэж бодох юм. Нөгөө талаас ах дүүсээ харахаар үнэхээр нэрээ цээж урмаар санагдах. Яах вэ сэрээч чи шүлгүүр санагдах юм нэрээ. Гэвч бурхан төшөөлөхөөс илүү сайн санаа байгаа хаа. Хайртай аваа танд талархаж байна. Эцсийн цагийн маш том төлөвлөгөө байгаа. Тэг бид нар үнэхээр энэ Паулийн бичсэн Есүс Христ эзний маань өөрийн ярьсан анхааруулсан бидэнд заасан сургасан одоо тэр цаг үеийг хэрхэн таних одоо яах вэ те дахин амьлалт Христийн дахин эрэлт эцсийн цагийн бүх үйл ажиллагаа өрнөл хийгээд оргил одоо те бүх зүйлсийн талаар та бидэнд ухаарах хэмжээгээр маань ойлгуулах учраас танд талархаж байна. Бид нэр зүгээр л нэрээ дахин амьд байхгүй мэт чинь өнөөдөр ста нэрээ хүн болсных сайхан идээд сайхан уугаад сайхан хувцас өмсөж сайхан байранд амьдрал сайхан машин унжгаад тэгэл эзэн дээр очиндоо бид нар ийм гинэн ийм мунхаг баймааргүй байна. Та биднийг үнэхээр үргэлжлүүлээд сургах болтугай. Танаас имэх имэлт үнэхээр Монголын христчдийн бүр нөмрөх болтугай. Танаас имэх имэлт бүр дуугүй болгоосоо биднийг бүр дэмий балай залбирлуудыг бүр зогсоогоосоо бүр одоо үнэхээр танаас имэх цаг ирж аваа. Таныг хүндэлж байна, таныг биширч байна. Таны ажлуудыг бид нар зөвхөн ойлгосныгоо төдийг ойлгохгүй байгаагаа ч гэсэн тэр бүх цар хүрээтэй бүр тэр далайцтай бид нар тэрвэрэн авж байна. Тэгээ та бидэнд улам ихээр ойлгуулж харуулж илчилж өгөх болтугай гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.